За хотын шалган нэвтрүүлэх товчоодоор за өдөр бүр бас зайлшгүй шаардлагаар зорчих иргэд байдаг. За энэ маань ямар зорчих шалтгаан байдаг вэ гэхээр за хотын иргэд фермерийн аж ахуй эрхлэлтэй те фермерийн аж ахуйтай холбоотой зам хүнс зам зайлшгүй шаардлагаар ингэж хүнсний худалдаа эрхлэх за тэжээл мал тэжээлээ татах энэ зорилгоор одоо иргэдүүд маань одоо энэ товчоодоор байнга зорчих шалтгаан үүсдэг. За энэтэй холбогдуулж бол тухайн хороондоо иргэд маань бүртгүүлэх ёстой. Тухайн хороондоо иргэд нь бүртгүүлээд за өөрийнхөө иргэний үнэлгээг QR кодыг уншуулад ингээд одоо энэ товчоодоор ингээд саадах нүтэх болцоо үүсгэж гэж байна. Нийслэлийн хэмжээнд одоо манай Баянзүрх хаан бол Чингэлтэй Сонгой хайрхан гэсэн дүүргүүд маань дүүргүүдийн маань бас нэг зарим хороод шалган нэвтрүүлэх товчоодынхаа одоо гадна талд байдаг байхгүй. Ингээд энэчнээс одоо юу гэдгийг өглөөд ажил төрөлдөө яваад буцах одоо энэ шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхэд бол бас их хөндөрлөд үүсэж байна. За ингээд PCR-ын шинжилгээ тийм энэ шинжилгээ маань одоо 3 хоногийн хугацаанд 72 цагийн хугацаанд хүчинтэй. За мөн хариу нь одоо юу гэдгийг 24-өөс 72 цагийн хооронд гарч байгаа гих мэтчлэнгээр. Гэтэл энэ иргэд маань бол өөрснөө манай нийслэлийн одоо энэ дүүргүүдийн маань одоо хороодод амьдарч байгаа ийм иргэд байна. Яг одоо бид нар бол хаан бол дүүргийн 13 дугаар хороо буюу одоо энэ шугам бафрагт ирсэн ингээд байж байна. Ингээд өнөөдрөөс эхлээд бидний одоо анхны нэвтрүүлсэн иргэний зорчилт хөдөлгөөний QR цаг Улаанбаатар CGM-ийг одоо энэ төрийн одоо нутгийн захиргааны байгууллагуудын ERP системийг ашиглаад иргэний үнэлгэний QR-аар нь одоо ингээд чөлөөтэй бас нэвтрүүлдэг, чөлөөтэй гаргадаг энэ асуудлыг өнөөдрөөс хэрэгжүүлээд эхэлж байна. Энэ маань одоо энэ эхний одоо энэ дөрвөн дүүрэгт бол хэрэгжиж эхэлнэ. Цаашлаад бид нар одоо энэ алсын 3 дүүрэг, Багнуур, Багхангай, Налах дүүргүүдэд бас энэ системийг нэвтрүүлээд тэр аслагдсан дүүргүүдээс одоо хотод орж ирж одоо ажил төрлөө хийдэг хүмүүс бас байгаа. Энэ одоо асуудлуудыг бас үе шаттайгаар хэрэгжүүлээд ингээ явна. Тэгэхээр одоо энэ 13 дахь хорооны бүх иргэдийг одоо бүртгүүлжүүлж байна гэсэн үг үү? Бүртгүүлжүүлнэ гэсэн үг үү тий? Тийм. Одоо 13 дахь хаан улдүрийн 13 дахь хороо бол нийт 4800 орчим иргэнтэй. За энэ иргэдээс одоо зайлшгүй одоо тий хотын төв рүү орж ажил хөдөлмөр хийдэг хүмүүс байвал энэ иргэдээ манай энэ хорооны нийгмийн ажилтан, хорооны зохион байгуулагч нар маань яг одоо манай энэ нийслэлийн мэдээллийн технологийн газрын бас мэрэгжилтэд ирсэн энэ одоо системийг сорилуулж байна. За энэ систем дээрээ манай хорооны ажилчид манай өөрснөө бүртгэлээ хийгээд ингээд гараа явах юм. Тэгэхээр одоо юу гэдгийг зайлшгүй хот орох шаардлагатай, төв рүүгээ орох шаардлагатай ийм иргэд манай энэ хорооны иргэд байвал дүүргийнхээ одоо хороонд ирээд дүүргийнхээ одоо энэ хорооны шуурхай штабтай одоо хүсэлтээ өгөөд бүртгэлжүүлээд гарч орж болно. Энэ бол чөлөөтэй нэгднэ гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо бүртгэлд хамрагдах иргэд маань зөвхөн хувийн унаагаар зорчиж юм аль эсвэл нийтийн тээврээр зорчих гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд ч гэсэн мөн бүртгүүлсэн бахад тэрийг уншуулад одоо чөлөөтэй нэвтрээд орох боломжтой гэж ойлгож байна. Тий, энэ бол бас хоёр ялгаа байгаа. Иргэний үнэлэх буюу одоо өөрийнхөө тий хаягийг бүртгүүлээд дээрэс нь одоо зорчих тээврийн хэрэгслийнхаа улсын дугаарыг бүртгүүлж болно. Ингэх юм бол дотроо одоо юу гэдгийг тий өөр зорчигчгүйгээр одоо өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэд явж байгаа тохиолдолд бол гадна талд машиныхын QR-ыг нь уншуулаад шууд оруулах юм боломжтой. За нийтийн тээврээр явж байгаа олоолаа зарчиж байгаа тохиолдолд бүгд одоо иргэний үнэлгээ уншуулна. Тэгэхээр манай энэ Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, за хаан бол Сонгой хайрхан дүүргийн за энэ товчоодоос гадна талд байршиж байгаа энэ хороодын иргэд маань бол зайлшгүй иргэний үнэлгээ биедээ авч явах ийм шаардлагыг тавьж байгаа. Хэрвээ үнэхээр одоо иргэний үнэлгээ хайж гээгдүүлсэн иргэний үнэлэхгүй тохиолдолд за e-Mongolia аппликейшнийг ашиглан иргэний үнэлгээнийхээ лавлагыг авах юм шаардлагатай. Ингээ иргэний үнэлгэний лавлагаанд ирэх QR-ыг уншуулж нэвтрүүлэх боломжтой болно гэсэн үг. Зөв. Тэгэхээр одоо товчоод дээр ажиллаж байгаа цагдаа болон эрүүл мэндийн байгууллагуудтай бас хамтраад мэдээлэлээ солилцоод бүртгүүлжүүлнэ. Одоо бүртгэлж байгаа юуг шалгаад явна гэсэн үг шүү дээ. Терминал ашиглах уу? Тийм. Яг энэ бол терминал ашиглах шаардлага байхгүй. Энэ гар утсаараа хийгээд явах юм боломжтой. Манай товчоод дээр ажиллаж байгаа мэргэжлийн яналт, цагдаа, онцгой адил, за эрүүл мэндийн одоо төвүүдийн ажилтнууд байгаа шүү дээ тий. Эдгээр ажилчид маань бүгдээрээ энэ нутгийн захиргааны байгууллагын ERP системийг бүгд ашигладаг. Ингээ өөрийн нэвтрэх нэрээрээ ороод энэ хяналтын системийг одоо сонголттой бай. Тийм. Тэр категориос сонгоод ингээд бүртгэлжүүлээ явчихна гэсэн үг. Ерөнхийдөө одоо ингээд ийм аль нэг одоо интернетээр одоо хөтөж идэв штэ. Шрам ч юм уу, Safari ч гэдэг юм уу утсаар орно гэсэн. Ороод ингээд QR цаг Улаанбаатар цаг MN гэдэг ийм хаягтай энэ хоёр руу нэвтэрч орох юм. Тэгээ орохоор ч юм бол
Манай албаагчд бол тэр албаагчд ихэнх нь энэ системийг ашиглаж байгаа нэг ERP гэдэг. За байхгүй нь бол утасны дугаараар бүртгүүлээд орчин. Одоо энэ гар авлыг танд өгчнө гэсэн. Өнөөдөр танд одоо ингэ өгчнө. Хийцэн байгаа. За тэгээд оронгуудаа яах вэ гэхээр иргэн ирлээ шүү дээ. Иргэн ирэхэд ерөөсөө л одоо ингээд орохоор ингээд энэ нэвтрүүлэг гараад байна. Энд дээр паспорттой юм ба шууд ингээд орчихно. Тэ? За энэ чи ямар үйл ажиллагаа явуулахаар албаагч. За энэ дээр ингээд оронгуудаа хотын товчооны хяналтын ажилтан гэж байгааз. Энийг цомгоод за хотын товчооны ажилтан гэдэг ийм ирэхээр орох юм. Ийм ирэхээр орох юм. За ингээд орчихно. За тэнгүүтээ эн чинь аль товчоон нэлээ? Манай 5-7. За Би 5-7. за ингэнгүүтээ. За одоо ингээд хорооноос зөвшөөрөөд энэ товчоодоор байнга орж гардаг хэсэг бүлэг усуд байгаа шүү дээ, тий. За тэрийг болохоор иргэний хөлтэй явах юм, иргэн. За одоо та хурж ирээд иргэний хөлтөө үзүүлээд нэвтрэнэ гэх юм бол энийг ингээд уншуулчихна. Ингээд уншуулчихаар ийм мэдээлэл гарч ирнэ. За та ямар ихээр явж байгаа юм, тий. За одоо үндэсний зах дэлгүүр орох гэж байгаа юм уу? Эсвэл бусад өөр лагер руу явж байгаа юм уу, тий. Орсон гарсан хоёулыг нь бүртгэж шүү дээ. За нөгөө нэг бүртгэсэн байгаа иргэний үлхээр гаргаж ирээд уншуулдаг. Тийм тэгэнгүүт одоо энэ зөвшөөрөгдсөн гэж байна. За тэнгууд утасны дугаар нь нэмнэ. За нэр авг нэр нь нэмнэ тийм. Цэрэн Батны сайн заяа. За энэ бол товчоодоор орж ирэх зөвшөөрөгдсөн. За ийм утасны дугаартай юм байна. Ийм тээврийн хэрэгсэлд явж байгаа юм. 1047 УАЕ тийм. Энэ тээврийн хэрэгсэлтэйгээ л явна гэсэн үг юм. За ингээд энэчнээс гарсан уу, орсон уу, буцсан уу те. Энэ тохиргоог нь хийж өгөөд тэгээ хатгалах гээл ингээл болоо.